хамгаалалттай газар нутаг бол цөлжилтийн дараах эмчилгээ биш. Цөлжилтөөс урсан сэргийлэх тогтолцооны нэг хэсэг гэж бид ойлгох ёстой. Тусгай хамгаалалттай газар нутаг усны эхийг хамгаална, хөрсний бүрхөвчийг хадгална, байгалийн ургамалчлалтыг хамгаална, амьтдын нүүдлийн зам үржлийн бүсийг хадгална, экосистемийн нүүрс төрөгчийг хамгаална, ган, халалт, бусад цочрлын дараа экосистем иргэн сэрэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн хамгаалалттай газар нутагт дангаараа арал байж болохгүй. Экологийн коридор, буфер бүс, усны сав газар, мал болон зэрлэг амьтдын хөдөлгөөнтэй холбогдох шаардлагатай. Өөрөөр хэлбэл байгаль захиргааны хил мэддэггүй. Хамгаалттай гэж зарлах нь хангалттай юу? Үгүй. Энэ бол бидний өнөөдөр өөрсдөөсөө асуух ёстой хамгийн чухал асуултын нэг. Газрын зураг дээр нэг газрыг ногооноор будаад хамгаалттай гэж нэрлэх нь нэг хэрэг. Тэр газар дээр байгаль үнэхээр хамгаалагдаж байгаа эсэх нь өөр хэрэг. Хэрвээ хамгаалтын захиргаа хүн хүчгүй бол яах вэ? Санхүүжилт хүрэлцэхгүй бол яах вэ? Нутгийн иргэн шийдвэр гаргалтанд оролцдоггүй бол яах вэ? Хамгаалтын хил, уламжлалт, бэлчээр ус нүүдлийн замтай зөрчилдүүл яах вэ? Хүмүүс хамгаалтыг өөрсдийн амьдралын эсрэг тогтолцоо гэж ойлгуул яах вэ? Энэ тохиолдолд хууль байгаач бодит хамгаалалт сул байж болно. Иймээс дэлхийн нийт хамгаалтын тоо хэмжээнээс чанар руу шилжиж байна. Хэдэн хувь хамгаалсан бэ гэдгээс илүүтэй хэр үр дүнтэй хамгаалж байна, хэр шударга засаглаж байна, орон нутгийн хүмүүс шийдвэрт оролцож байна уу гэдэг асуултыг асуудаг болсон. Хуучин загвараас бид нар шинэ загвар руу зайлшгүй шилжих шаардлага тулгарч байна. Хуучин хандлагыг бид маш энгийнээр хэлбэл төр хамгаална, иргэн дагна, төр хил тогтооно, төр хориг тавина, төр зөвшөөрөл болгоно, төр хянана, зөрчил гарвал төр шийтгэн. Энэ тогтолцооны шаардлагатай эсгүүдийг цаашдч үлдэнэ. Гэхдээ шинэ хандлага үүн дээр өөр зарчим нэмж оруулж ирсэн. Төр дангаараа хамгаалах биш хамтран хамгаалах. Тэгэхээр асуулт өөрчлөгдөнө. Энэ газар нутгийг хүнээс яаж хамгаалах вэ гэхээс энэ экосистемийг энд амьдардаг хүмүүстэй хамт хэрхэн урт хугацаанд хамгаалах вэ гэж асууна. Энэ бол хамтын засаглал, энэ бол оролцоон суурилсан хамгаалал, энэ бол эрхэж суурилсан байгаль хамгаалал. Энд нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Оролцоо гэдэг бол мэдээлэл авах хэрэгтэй байх, санал гаргах хэрэгтэй байх, шийдвэрт нөлөөлөх боломжтой байх, хамгааллын үр өгөөжөөс хүртэх, хэрэгжилтэнд оролцох, мөн хариуцлага хүлээхийг хэлнэ. Тэгвэл нутгийн иргэдэд бүхнийг зөвшөөрөх үү? Үгүй. Энэ бол шинэ хандлагын талаар гардаг хамгийн түгээмэл буруу ойлголтуудын нэг. Нутгийн иргэдийг экосистемийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх нь хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш. Зарим газар хүний үйл ажиллагааг маш хатуу хязгаарлах шаардлага хэвээрээ үлдэнэ. Ховор амьтдын үржлийн онцгой бүс байж болно. Маш эмзэг усны их байж болно. Ховор ургамлын амьдрах орчин байж болно. Ийм газарт хатуу хамгаалах шаардлагатай. Харин өөр газар улирлын зохицуулалттай бэлчээр ашиглалт, уламжлалт нүүдэл, байгалийн нөөцийн зохистой ашиглалт хамгаалтын зорилготой нийцэж болно. Тиймээс гол асуулт хүн байх уу, байхгүй юу биш. Харин ямар үйл ажиллагаа хаана хийцээ, ямар хэмжээнд тухайн экосистемийн даацтай нийцэх вэ гэдэг асуулт юм аа. Монголын нүүдлийн мал аж ахуйг энэ өнцгөөс харъя. Монголын хувьд энэ асуудал маш онцгой. Нүүдлийн мал аж ахуй экологийн хамгийн том давуу тал бол хөдөлгөөн. Хуурай бүсийн экосистемд хурд тунц жигд биш. Нэг жил нэг газар сайн байна, нөгөө жил өөр газар сайн байна. Ганцууд нэг суманд болно, хөрс нутагт арай өөр байж болно. Монголчууд энэ тодорхойгүй байдлыг олон зуун жилийн турш нэг үндсэн аргаар даван туулсан. Нүүдэл, өвлжөө, хаваржаа, цуслан, намаржаа, отор, нөөц бэлчээр эдгээр нь зөвхөн ахуй уламжлал биш. Энэ бол эрсдлийн менежмент. Уур амьсгалын хэлбэлцэл дасан зохицох механизм. Гэтэл малчтын хөдөлгөөнийг уул уурхаас сууршилтад бүтэц, захиргааны хил, газрын бусад ашиглалт, зарим тохиолдолд хамгаалтын зохицуулт улам бүр тасалбал системийн дасан зохицох чадвар буурна. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн төлөвлөлтөнд бид зэрлэг амьтдын нүүдлийг тооцдог шигэ хүний уламжлалт, улирлын хөдөлгөөнийг ч нийгэм экологийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэж харах шаардлага тулгарч байгаа. Гэхдээ бас нэгэн анхааруулга бий. Уламжлалт гэсэн бүхнийг автоматар доктортой гэж үзэж болохгүй. Монголын нөхцөл өөрчлөгдсөн, малын тооч өөрчлөгдсөн, зах зээл өөрчлөгдсөн, технологи өөрчлөгдсөн, газрын хүртээмж өөрчлөгдсөн, уур амьсгал өөрчлөгдөж байна. Тиймээс бид өнгөрсөн лөө буцах тухай яриаггүй. Харин уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжилгээ ухаантай хослуулах тухай ярьж байгаа. Малчтын мэдлэг дээр хиймэл дагуулын мэдээллийг нэмье. Уламжлалт бэлчээрийн сэлгэн дээр газрын даацын үнэлгээг нэмье. Нутгийн ажиглалтыг урт хугацааны экологийн мониторингтой холбоё. Энэ бол Монгол улс дэлхийд санал болгож чадах маш хүчтэй загвар. Дэлхийн чин чиглэлд явж байгаа. Күнмин Монреалийн дэлхийн биологийн олон янз бүрийн зорилтын хүрээний зорилт 3 буюу бидний ярьдгаар 30-ыг харьцах нь 30, зорилт нь 2030 он гэхэд дэлхийн их газар дотоод улс
далаа тэнгисийн доор аж 30%-ийг үр дүндээ хамгаалах зорилго тавьсан. Гэхдээ энд зөвхөн 30% гэдэг тоо чухал биш. Тэр хамгаалалт нь үр дүндээ байх ёстой. Экологийн хувьд төлөөлөлттэй байх ёстой. Хоорондоо холбогдсон байх ёстой. Мөн шударга засаглалтай байх ёстой. Зорилт 22 үүнийг улам тодруулж уугууллан орон нутгийн иргэдийн шийдвэр гаргалтанд бодитод оролцох боломж эрхийг онцолдог. OECM буюу тусгай хамгаалалтын газар нутгийн албан ёсны ангиллаас гадна биологийн олон янз байдлыг бодитоор урт хугацаанд хамгаалж байгаа газар нутгийг хүлээн зөвшөөрөх механизм бий болсон. ICCAS буюу нутгийн иргэд орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн хамгаалж ирсэн нутаг дэвсгэрийн талаарх ойлголтч дэлхийн хамгааллын бодлогод улам чухал болж байгаа. Эдгээрийн цаашлах санаа маш энгийн. Байгалыг зөвхөн төр хамгаалдаггүй. Орон нутгийн иргэд хамгаална, нутгийн хамтын нийгэмлэг хамгаална, хувийн болон бусад үр дүнтэй засаглалын хэлбэрүүд ч хамгаалтанд хувь нэмэр оруулж чадна. Харин Монгол улс хаана явж байна вэ? Эндээс бид илтгэлийнхаа чухал хэсэг рүү оръё. Монгол улс дэлхийн өмнө байгаль хамгаалах амлалт өгсөн. Гэхдээ бид зөвхөн амлаад зогсоогүй. Бид хэлснээ хэлсэн. Монгол улсын нутаг дэвсгэр 1,564,116 км² газар нутаг. Өнөөдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт газар нутгийн 20.8 орчим хувь буюу өөрөөр хэлбэл 32.5 сая орчим гектар төрсөн. Үүний зэрэгцээ орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн томоохон сүлжээ бий болсон. Улсын болон орон нутгийн хамгаалтын амрах үрийг нийт хэмжээгээр навч үзвэл бид ойролцоогоор нийт газар нутгийнхаа 41% хэмжээний хамгаалтын цар хүрээний тухай ярьж байгаа. Энд техникийн нэг зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй. Улсын болон орон нутгийн хамгаалттай талбай хоорондоо давхцсан хэсэг байгаа эсгийг хасаж байж үндэсний хэмжээнд давхардалгүй эцсийн тооцоог бид гаргах ёстой. Гэхдээ хамгаалтанд зориулсан газар нутгийн цар хүрээ ямар асар том болохыг ойлгоход 41%-ийг бид төсөөлж үзэх ёстой. Монгол улсын нийт газар нутгийн 40% гэвэл ойролцоогоор 641,000 км² газар нутаг. 641,000 км² газар нутаг гэж хэр том газар нутаггүй. Европын газар нутагтай тавиад харьцуулахад Испани ойролцоогоор 506 км² газар нутаг талбайтай. Тэгвэл Испани улсаас бүгд нь том хэмжээний газар нутгийг Монгол улс тусгай хамгаалтанд айл хэзээний авчихсан байна. Бид Украиний нийт газар нутгаас дэвсгэрээс том хэмжээний газар нутгийг тусгай хамгаалтанд авсан гэсэн үг. Энэ бол жижиг амлалт биш. Дэлхий 30-ыг харьцах 30-ын тухай ярьж байгаа. Монгол улс газар нутгийн хамгаалтанд хамруулах чиглэлээр хэдийн маш том алхам хийж гисэн. Тиймээс бид олон улсын эндэр дээр итгэлтэйгээр нэг зүйлийг хэлж болно. Бид хэлснээ хийсэн. Бид хамгаалтын сүлжээгээд хэлсэн. Бид газар нутгийн хамгаалтанд авсан. Бид дэлхийн өмнө хүлээсэн үүргээ бодит газар нутгаар баталгаажуулсан. Гэхдээ бидний ажил энд дуусахгүй. Харин ч эндээс дараагийн үе эхэлж байна гэж ойлгож болно. Учир нь энд бидний асуух асуудал өөрчлөгдөж байгаа. Өмнө нь хэдэн газрыг хамгаалтанд авсан бэ? Авах вэ гэдэг тухай асуулт байсан бол одоо хамгаалтанд авсан тэр их асар их газар нутгаа бид хэрхэн бодиттой үр дүнтэй хамгаалах вэ гэдэг асуулт болон хуурж гарч иж байгаа. Өмнөх шатанд бид хамгаалтын сүлжээг байгуулсан. Одоо бид хамгаалтын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Өмнөх үе шатанд бид хөлийн тогтоосон. Одоо бид засаглалыг шинжлэх шаардлагатай. Өмнөх үе шатанд энд юу хийж болохгүй вэ гэж бодлоод тодорхойлсон. Одоо бол бид нар энэ газрыг хинтээ хэрхэн ямар мэдлэг тулгуурлан ямар хариуцлагатайгаар хамтран хамгаалах вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Энэ бол Монгол улс тусгай хамгаалалтын газар нутгийн эрх зүй бодлогын шинжилгээний гол утга учир байх ёстой. Шинжилгээний төвд хүн байх ёстой. Энэ шинжилэлд бид нэг алдааг давтаж болохгүй. Тусгай хамгаалалтын газар нутгийн зураг дээр экосистемийг зураад тэр экосистем дотор хэдэн үеэрээ амьдарч ирсэн хүнийг зурагнаас нь арилгаж огт болохгүй. Малчин хүн тэр газар нутгийн асар их мэдээлэлтэй аль болог хамгийн түрүүнд ширэгдгийг мэднэ. Өвс хаан оройтож гардгийг мэднэ. Ямар бэлчээрийг гангийн жилд нөөцлөхийг мэднэ. Цас хаан зузаан тогтдгийг мэднэ. Зэрлэг амтан хаагур шилждгийг ажигласан байдаг. Энэ мэдлэг шинжлэх ухааныг орлохгүй. Гэхдээ шинжлэх ухаанд байхгүй орон нутгийн наривсан мэдээллийг өгч чадна. Тиймээс нутгийн иргэдийг хамгааллын объектэд нөлөөлөгч гэж харахаас хамгаалтын түнш гэж харах өнцгөрөө бид шилжих ёстой. Энэ үг солих тухай асуудал биш. Хууль засаглалын өөрчлөлт байх ёстой. Монголын шинэ үеийн хамгаалтын 9 чиглэлийг бид гаргаж байгаа. Тэгвэл бид хаашаа явах вэ? Нэгдүгээр хамгаалтын чанараас тооны чанар руу шилжицгээе. Шинээр хэдэн газар хамгаалтанд авснаас гадна одоо байгаа газар нутгийн экологийн төлөв байдал үнэхээр сайжирч байна уу гэдэг дээр амжилттай бид нар хэмждэг болох ёстой. Хоёрдугаар нутгийн иргэдийг бодит хамтын засаглалд оруулах ёстой. Зөвхөн санал сонсдог биш. Тодорхой асуудлаар шийдвэр гаргалтанд оролцдог тогтолцоо хэрэгтэй. Гуравдугаар нутгийн иргэдийн эрхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь бид нар тодорхой болгох ёстой. Энэ эрхэд суурилсан хамгаалал гэдэг хариуцлагагүй ашиглалт гэсэн үг биш.
Дөрөвдүгээр нүүдлийн мал аж ахуйн хөдөлгөөнийг уур амьсгалын дасан зохицлын механизм гэж үзье. Бэлчээр ус, отор нүүдлийн орон зайг экосистемийн төлөвлөлттэй холбоё. 5-дугаарт экологийн холболтыг хамгаалъя. Тусгай хамгаалалттай газар нутгууд тусгаарлагдсан арлууд байж болохгүй. Амьтны нүүдлийн зам, усны сав газар, буфер бүс экологийн коридороор холбогдох ёстой. 6-дугаарт уламжлалт мэдлэг болон орчин үеийн шинжлэх ухааныг бид нар нэгтгэх ёстой. Малчны ажиглалт, хиймэл дагуул, газрын мониторинг, биологийн судалгааг нэг мэдээллийн системд холбох ёстой. 7-дугаарт хамгаалалтын эдийн засгийн өргөөжийг орон нутагтай шударгаар хуваалцах ёстой. Аялал жуулчлал, нөхөн сэргээлт, экосистемийн үйлчилгээ, байгаль хамгааллын санхүүжилтийн тодорхой өргөөжийг тухайн нутгийг хамгаалж байгаа хүмүүст хүргэдэг байх ёстой. 8-дугаарт OECM болон нутгийн иргэдийн хамгаалж ирсэн газар нутгийг Монголын нөхцөл судалж тохирох эрх зүйн боломжийг нээе. Бүх үр дүнтэй хамгаалалт заавал нэг хэлбэрийн захиргаатай байх албагүй. 9-р UNCCD, CVD болон Парисын хэлцээрийн зорилтуудыг газар дээр нь нэгтгэе. Нэг голын сав газар цөлжтийн нэг төсөл, биологийн олон янз байдлын өөр төсөл, уур амьсгалын 3 дахь төсөл хэрэгжүүлэхээс илүү нэг экосистемийг бүхлээр нь хамгаалах бодлого хэрэгтэй. COP17-д Монгол улс юу хэлж чадах вэ? Эрхэм хүндэт төлөөлөгчдөө. COP17 Монгол улсад болж байгаа нь өөрөө маш том боломж. Монгол бол дэлхийн хуурай бусын орн. Монгол бол цөлжилт газрын дойролтын эрсдлийг өөрийн нутаг дээр бодиттой мэдэрч байгаа орн. Гэхдээ Монгол зөвхөн асуудалтай улс биш. Монгол бол шийдэлтэй улс. Бидэнд өргөн удан газар нутаг бий. Дэлхийн ач холбогдолтой хээр говь цөл уулын экосистем бий. Бидэнд тусгай хамгаалалттай газар нутгийн өргөн сүлжээ бий. Бид байгаль хамгаалал, байгаль цаг уурын асар их хэлбэлзэл донд хэдэн зуун жил амьдарсан нүүдэлчдийн малчдын мэдлэг бас бий. Одоо бид энэ бүхнийг орчин үеийн ухаан, шинжлэх ухаан, шинэ эрх зүй хамтын засаглалтаа нэгтгэх боломж байна. Монгол улс COP17-оос дэлхийд бид газар нутгаа хамгаалтанд авах амлалтаа хэрэгжүүлсэн. Одоо хамгаалтынхаа дараагийн үеийг эхлүүлж байна гэж хэлэх боломжтой. Энэ дараагийн үе шат бол хилээс чанар руу, хоригдлтоос зохистой менежмент рүү, дан төрийн удирдлагаас хамтын засаглал руу, хүнийг экосистемээс салгаж харахаас хүн байгалыг нийгэм экологийн тогтолцоо гэж харах шилж үе юм. Бид байгалыг хинээс хамгаалдаг вэ гэж асуусан. Одоо харин хариулъя. Байгалыг хамгаалахын тулд зарим хор хөнөөлтөй үйл ажиллагааг хязгаарлах нь мэдээж хэрэгтэй. Гэхдээ байгаль хамгааллын ирээдүг хүн үү байгаль уу гэсэн сонголт дээр байгуулж болохгүй. Яагаад гэвэл хүн төрөлхтөн өөрөө байгалийн системийн нэг хэсэг. Монголын малчин ч мөн адил. Тиймээс бидэнд өөр асуулт хэрэгтэй. Хүн байгальтайгаа хэрхэн хамт оршин түүнийг ашиглахын зэрэгцээ дараагийн үед нь бүтэн үлдээх вэ? Энэ бол тусгай хамгаалалттай газар нутгийн шинжилгээний үндсэн асуулт. Энэ бол цөлжилтөд тэмцэх бодлогын асуулт. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуулт. Энэ бол Монголын ирээдүйн асуулт. Монгол улс газар нутгийн хамгаалтанд авах том алхмаа хийсэн. Улсын хамгаалтын сүлжээ нийт нутаг дэвсгэрийн 4/1-ээс давсан. Орон нутгийн хамгаалтын асар том сүлжээ бий болсон. Хамгаалтанд зориулсан цар хурааг 41%-аар төсөөлбөл 641 мянган км квадрат газар нутаг. Европын томоохон улсуудын нэгээс том газар нутаг. Тиймээс бид өөрсдөө итгэлтэй хийж болно. Бид хэлснээ хийсэн. Гэхдээ өнөөдөр Улаанбаатараас дэлхийд өгөх дараагийн амлалт үүнээс илүү чухал. Бид хамгаалтынхаа чанарыг шинжилнэ. Бид хувьдаа шинжилнэ. Бид засаглалаа шинжилнэ. Бид шинжлэх ухаан болон уламжлалт мэдлэгийг холбоно. Бид нутгийн иргэдийн хамгаалтын гадна үлдээхгүй. Яагаад гэвэл тухайн газар нутгийн хүн бол экосистемийн гаднах нэг хүчин зүйл биш. Тэр хүн бол экосистемийн нэг хэсэг. Тиймээс Монголын дараагийн зорилго бол илүү олон газар нутгийг хамгаалтанд авах тухай асуудал биш. Харин аль хэдийн хамгаалтанд авсан асар удам нутгаа цаасан дээр биш газар дээр нь хамгаалах тухай ойлголт. Төр дангаараа биш, иргэдтэйгээ хамт хамгаалах тухай ойлголт. Хүнийг байгалаас салгах биш, хүн байгалийн харилцааг зөв зохион байгуулах тухай ойлголт. Хэрэг бид үүнийг хийж чадвал Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүй, бодлогын шинжилгээ зөвхөн Монгол улсын дотоодын шинжилэл болж үлдэхгүй. Цөлжилт газрын дойролттой тэмцэж байгаа хуурай бусын олон оронд санал болгож болох Монголын шийдэл болж чадна. Тиймээс COP17-оос дэлхийд хүрэх Монголын мессежийг бид газар нутгийн хамгаалтанд авах амлалтаа биелүүлсэн. Бид хийснээ хийсэн. Одоо хамгаалсан газар нутгаа амьд экосистем хэвээр нь авч үлдэх шинэ үеийг эхлүүлж байгаа гэдгийг бид нэр зориг итгэл төгс илэрхийлж байна. Байгалыг хүнээс тусгаарлаж биш, хүнтэй нь хамт хамгаалцгаая. Нэг газар нутаг, нэг экосистем, нэг ирээдүй. Их дэлхийн ирээдүй бол барилга байшин, AI технологи, сансар огтхойг эзэмших тухай ойлголт биш юм аа. Харин бидний ирээдүй бол байгаль орчин юм аа. Баярлалаа.